бидний хэвлэлийн байгууллагууд ирсэн дагуу талархаж байна. За ингээд юуны өмнө АСЕМ-ийн асуудалтай холбоотойгоор бидний зүгээс мэдээлэл гаргаж байгаа. За энэ мэдээллийг би уншиж өгье. Мэдээлэл өнөөгийн их баригчид өөрсдийн гаргасан удаа дараагийн улс төр эдийн засаг хууль эрх зүйн бүтлгүүтэд гэмт хэрэг, ёс бус үйлдэлээр далдлах, өдгөрүүлэх, ард иргэдийн туйлаа хөрсөн дургуутс нэвтрүүлсийг өөр зүгт хандуулах зорилгоор эрүүл хүний санаанд багтамгүй гүтгэлийг зохион байгуулахаар тарааж байна. Үүний нэг жишээ нь олон нийтийн сүлжээгээр жидүүгийн хөрөнгийг шамшигдуулсан нэр бүхий улс төрчдийн тухай баримттай мэдээлэл хөвөрч улмаар ирчээ авмагс АСЕМ-ийн зохион байгуулалттай холбоотой хэрэг гэх баримтгүй мэдээллийг тарааж байна. Дуудан шугаанаар гаргаж тараахгүй. Жидүүгийн хэрэгт холбогдоод байгаа Монгол улсын ерөнхий аудитор Хөрлөбаатар нарын гаргасан дүгнэлтийн тухайд 2016 оны улсын их хурлын болон нийслэлийн эрдэнэ төрчдийн хурлын сонгуулиар гарч ирсэн албан тушаалтнууд төрийн ажлын залгамж чанарыг хадгалан уг ажлын тайлбар бүртгэл тооцоог эзлэн дуусгах үүргийг хүлээх ёстой юм а. Жидүүгийн хулгайгаас үүдсэн тогтолцоо даймжирч эх орныхоо олсон сайн нэр хүндийг олон улсад унгаажвал харамсаж байна. Бичиж зурж тараасан гүтгэлэг бүхэн хуулийн өмнө баримт тоож хариуцлах үүрэх болно. Монгол улсын гадаад бодлого, аюулгүй байдал, хөгжил дэвшил, үлэмж ачаалал бүхий олон улсын чуулган, Монгол нутагт 800 жилийн дараа болсон Аз, Европын улсуудын төр засгийн тэргүүний ээлжит уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө эрдэм мэдлэг, хичээл зүтгээ зориулсан мянган хөдөлмөрч бүтээж эх оронч хүмүүсийн нэрийн өмнөөс хүчир бүтлгийг няцааж бөгөөгөөд дараах арга хэмжээг авахаа мэдэгдэе. Үүнд нэг АСЕМ-ийн холбоотой худлан мэдээлэл бэлтгэн тараасан этгээдүүдийг хууль хяналт тагнуулын байгууллагад хандан шалгуулна. 2. АСЕМ-ийн холбоотой үндэсгүй дүгнэлт гаргасан аудиторыг шүүхэд өгнө. 3. АСЕМ-тай холбоотой санхүүгийн тайлан дүгнэлтийг хөндлөнгийн хараат ус аудитын байгууллагаар хянуулах хүсэл тавина. Гэсэн ийм мэдээллийг бидний зүгээс харж байгаа. За манай асуудалтай хүмүүс бас өөрсдөө зүгээс олон мэдээллийг гаргаж тайлбарлах байхаа гэж бодож байна. Миний нэр Цагаан. Би АСЕМ-ийн хүндэт зочдыг хүлээн авч байрлуулах зочид буудал Урлын байрын хариуцсан ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан юм аа. Тэгэхээр энэ АСЕМ-тай холбоотой энэ одоо зохион байгуулалттай энэ бүртгэлэг ямархуу үндэслэлгүй болох бүдүүлэг вэ гэдгийг би өөрийн нэр холбогдох ганцхан энэ жишээн дээр хэлье. Олон нийтийн сүлжээ болон зарим сайтуудад хэвлэл дээр намайг 321 сая төгрөг шамшигдуулсан хулгайлсан гэсэн ийм одоо мэдээлэл явж байгаа. Энэ бол ямар хариуцлагагүй мэдээлэл вэ гэдгийг би гарантитайгаар хэлье. АСЕМ-ийн 5 арга хэмжээнд 5-6 мянган зочид төлөөлөгч ирсэн. Эдгээрийг одоо байрлуулах улсын төрийн өмчийн зочид буудлага гэж байхгүйг та бүхэн сайн мэднэ. Тэгэхээр энэ Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавсан дургөх энэ түүхэн алтан өсгөр бичигдэх үйл явдлыг хамгийн түрүүнд дэмжсэн хүмүүс бол сэтгүүлчид, дараа нь хувийн зочид буудлууд байсан юм аа. Тэд АСЕМ-д хамтдаа гэж ураа гаргаж бид хамтдаа ард нь гарсан. Тэгэхээр 5-6 мянган хүмүүсийг 40 гаруй буудалд 44 буудлыг сонгож авсан. Энэ буудлуудад зээл өгсөн тодорхой хэмжээгээр одоо сургалт явуулах шаардлагатай байсан. Ягаад гэвэл тэр олон мянган одоо зочид төлөөлөгчдийг угтахаас өсвөлөд угтах хоол унд үйлчилгээ аюулгүй байдал гээд энэ талаар зайлшгүй тийм сургалтыг шаардлагатай байсан. Тэгэхээр энэ шаардлагын үүднээс би хөдөлмөрийн сайтаа санам бичиг байгуулсан. Тэгэхээр энэ санам бичгийн дагуу хөдөлмөрийн яам, нийслэлийн хөдөлмөрийн газар, гадаад харилцааны яам, зочид буудлын холбоо, мэрэгжлийн багш нар энэ Монгол улсын энэ одоо нэр нүрийг бодож тэр хүндтэй зочдыг хүлээн авах 40 гаруй буудлын ажилтан албан хаагчдад мэрэгжлийн ийм сургалт одоо зохион байгуулсан байгаа. Тэгээ энэ зүйлийг одоо захиран зарцуулахад миний ямар ч гарын үсгээр ганц төгрөгийн зарцуулт хийгдээгүй. Энэ гэрээг яг хуулийн номын дагуу энэ хоёр яамны төрийн нарийн бичгийн дарга
Тэгээ ард нь ингээд одоо шалгасан ажлын хэсгийн албаны дараа хуулж гээд энэ 5 6 хүн гарын үсэг зураад тэр одоо зочид буудалд бол сургалт зохион байгуулсан байгаа. Би энэ зочид буудлыг энэ сургалтыг маш сайн зохион байгуулсан гэдэг итгэлтэй байдаг. Яагаад гэж вэ гэхээр нэгдүгээр тэр ирсэн 5-6 мянган зочид бол маш их өндөр сэтгэлдэлтэй явсан. Тийм учраас тэр сургалт сайн болсон баг. А нөгөө талаас бол энэ сургалтын үр дүн Монголын зочид буудал аял жуулчлалын материаллык бааз боловсон хүчин бол сайжирсан. Бүгд нэгээс 2 одоор дээрдсэн байх гэж би боддог. Өөрөөр хэлэх юм бол бид нэг сумаар 2 туулаар нансан. Монгол улсынхаа нэр хүндийг өргөсөн, аял жуулчлал хөгжих материаллык баазыг бэхжүүлсэн, энэ төрийн ачааг хувийн хвшлийнхэн үүрсээ тэдэрт бид гүнээ талархах ёстой. Гэтэл энэ хууль хяналтын байгууллага, түүний дотор энэ аудитын байгууллага төрийг самууруулж, түмэн олныг бухимдуулж байна. Яагаад төрийг самууруулж байна гэхээр үндслэл нотлохоогүй дүгнэлт гээчээ гаргаж төрийн түшээдийг төөрөлдүүлж байна. Түмэн олныг бухимдуулж байна. Жирийн ингээд одоо мөрөөр ажил үүргээ ямар нэгэн хөлс хүчгүйгээр ажилласан энэ 30-40 мянган хүмүүсийн хөдөлмөрлсөн хүмүүсийн одоо энэ үйлсийг бол харлуулж байна. Миний бол нэр цагаан мөр цагаан. Би улсаас ганц төгрөг амьдралдаа хулгайж үзээгүй. Миний хариуцсан ажиллаж исэн бүх байгууллага бол жил төсвөө хийнээд үлдсэн мөнгөө сангийн яамд бол байнга тушааж исэн түүхтэй. Би хулгай хийсэн хүнд үнэхээр дурггүй, тийм хүмүүжилж байхгүй. Гэтэл ингээ хүний нэр хүнд алдар хүндэд ингэж халдаж байгаа юм чинь энэ хяналт шалгалтын байгууллага түүний дотор энэ аудитын газар бол Монголын төрийг самууруулж байна. Яагаад самууруулж байна гэхээр худал мэдээлэл тарааж байна, нийгмийг бухимдуулж байна, төрийн түвшинд худлаа мэдээлэл өгж байна. А нөгөө талаас ихлээр тэр энэ үндсэлгүй дүгнэлтүүдэд прокурор хөвжүүлсэн байгаа. Бидэртээ хинчээч уулзаагүй. Тэгэхээр хуулийн байгууллагаар ингээд чулуу хөөлөгчөөд араар нь хулгай хийж байгаа нь илэрч байгаа. Төрүүчээсээ. Тэр энэ байгууллагыг удирдах байгаа хүн чинь жижиг зунд үйлдвэрийн сангаас 750 сая төгрөг бүлэглэн хулгайлсан юм байл шүү дээ. Тэр ийм хүн яаж энэ хууль хяналтын байгууллагыг авч явах вэ? Энэ хууль хяналтын байгууллага шудраг ажиллахгүйгээс болоод олон түмэн шудраг ёсонд итгэхгүй, хууль ёсонд итгэхгүй, төрд итгэхгүй байгаа. Тэгэхээр энэ худал бохир гүтгэлгээ ингээд зогсоохыг би шаардж байна. Энэтэй холбогдуулаад би юу хэлэх гэж байна вэ гэхээр энэ хэвлэл мэдээллийн та нар хамтарч бүтээсэн тэр асемийн тухай энэ худал гүтгэлгээ одоо бити хуурд бити яв надад итэг миний мөр цагаан. Нэг хоёрдугаар гэх юм бол би энэ аудитын энэ газар энэ үнийг удирдах байгаа хүмүүс нь 72 цагийн дотор энэ алдаатай, хуудуутай, дүгнэлттэй залруулах хийж уучлалт гуйхыг шаардж байна. 3 дугаарт нь гэх юм бол тэр хулгайсан мөнгөө бас 72 цагийн дотор тушаа. Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол би яг өөрөө энэ хууль шүүхийн байгууллагад хандаж шалгуулна. Нэр хүндээ сэргээлгэн. Хүний нэр алдар хүндэд хууль бусаар үндслэг ба халтах нь одоо хууль зөрчсөн гэмт үйлдэл гэдгийг хүн болгон мэдэх ёстой. Ингэж бид нар ингэ шудраг байс тогтноо. Ингэ захиалгаар ажиллаж болохгүй гэдгийг хэлчихсэн. Уучлаарай би жоохон бухимдалтай хэлсэн байж магадгүй. Гэхдээ үнэхээр төвчин гэхэд арай одоо төвчихгүй хэмжээнд ийм байдалд оруулсан одоо энэ босромог энэ хууль хяналтын гэдэг тэр өндөр нэр хүнд хуулиар олгосон эрх дарахаа буруугаар ашиглаж байгаа энэ хүмүүс би бухимд шилж байгаа шүү. Түүнээс биш би энэ асемийг сурталчилсан хүлээн авсан тэр одоо хүмүүс одоо байнга талархаж явдаг гэдгээ хэлье. Анхаар хандуулсан баярлалаа. Энэ асемийн Монголд болсон асемийн үйл ажиллагааг утаах энэ зохион байгуулалтын ажлыг хийж байгаа тэр хүмүүстэй бол бид бол өршөөлгүй амтнаа. Өршөөлгүй. Энэ гадны гар хөл болж байгаа улсуудад өршөөлгүй. Тэгэхээр асемийг зохион байгуулсан хувьд бол Монголын хувьд бол үнэхээр том нэр төрийн хэрэг. Асем зохион байгуулсан хувьд бол Монгол улс зөвлөлийн колоничлаас гараад улс шиг улс болж тусгаар тогтносон бүрийн их тус болсноо нотолсон. Энийг олон улсын хэмжээнд зарласан. Ийм маш чухал үйл. Асемийн зохиогч нь бол монголчууд. Энийг бол
Одоо жинхэнэ монголчууд бол бүгд мэднэ. Асемын зохиолч бол монголчууд. Энэ Чингисийн эзэнт гүрэн гэж энэ мөнх хаан үед оргилд орсон энэ эзэнт гүрний үед монголчууд асемыг зохион байгуулсан. Европ Азийн бүх төрлийн тэргүүнийг цугладаг байсан. Яг 800 жилийн дараа 54-лээ цуглалаа шүү дээ. 54-лээ цугласан. Энэ бол гайхамшигтай үйл явдал. Гэтэл энэ асемыг ингэж бутааж байгаа явдал бол би одоо зариу тийм нэр томьёо гаргаад байгаа. Хөлх монголчууд гэж энэ нэг гадны хөр бол гар хөл болж дандаа нэг Монголыг бутааж явдаг ийм нэг өөд улсууд байдаг. Ийм хүмүүсийг хийж байгаа. Тийм учраас өршөөлгүй ханднаа. Өршөөлгүй ханднаа. Та нар мэдж байгаа. Би одоо анх ухаал хууцнаад одоо 88 онд ухаал хууцнаад тэр үед нийгмийн аюулаас хамгаалах хаам гэдэг газар баригдаж очиод тэр үед чинь миний тэр нам засгийн эсрэг хийсэн ухаал хууц бол цаазаар авах ялтай гэж надыг айлгаж өгдөөсөн. Тэрнээс хойш 30 жил гүтгүүлж ирсэн. 30 жил. Асемдэр бол хөвчихгүй. Яг бол энэ бол Монголын нэр төрийн асуудал. Энэ Ираны ардчсан хувьсгалын яаж дийсний баяр байсан. Тэгэхээр энийг бол ингэж бутаалахгүй. Тэр одоо зохион байгуулалтад явж байгаа хэрэг та нар сэтгүүлч сайн анзаараарай. Одоо тийм хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой улс байгуулалт тэрийг л ярих ёстой шүү дээ. Тэтгэвэр асемыг аваач бүгд утаагаад. Одоо зарим нэг гадны хэвлэл мэдээлэлээр гарч байна. Одоо нэг баахан лоо өрчид энэ дээрээ ингээд тэгээд нэг Европ Азийн 54 том төрийн тэргүүнээр ирээд ингээд найрлаад явцсан юм шиг. Ийм мухай ярьж штеп. Юу болж байгаа юм? Хамгийн гол нь асем чинь Монгол анхудаа ийм төрийн дээд таны төлөөлөгчдийг бөөдөн цуглуулсан одоо олон улсын баг олимп шиг арга хэмжээ улс төрийн олимп байхгүй юм чинь. Тэрийг бид зарлж ирсэн тийм. Улс төрийн олимп Монголд хийх боллоо гэж. Тэгээ эн чинь маш өндөр шаардлагатай байдаг. Та нар бодоод үз. Бүх Европ Азийн төрийн тэргүүнээр маш өндөр шаардлага тавьж ирсэн. Улсын төсвөөс наацх нь 250 тэрбум төгрөг авчихсан байсан. Наацх нь. Тэгэхэд бид улсын төсвөөс 20 тэрбум төгрөг гаргуулсан. Өчтөрчнөө хүмүүс хандив өгсөн. Одоо манай сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага төр хандивыг зохион байгуулах үйл ажиллагаанд бүгд оролцсон шүү дээ. Яг бол Монголын нэр төрийн эрх гэж бүгдээр төвчсөн шүү. Тэгээд ирээд бол бид яг үнийг хэлэхэд маш хямдхан төсөр аргаар үнэхээр гайхамшигтай дэлхийн улс төрийн олимпийг зохион байгуулсан. Энэ олимп грекүүд одоо олимп гэж спорт олимпийг санаачсан бол монголчууд энэ улс төрийн олимпийг санаачсан. Бидний нэр төрийн эрх. Та нар ямар гайхамшигтай зүйл болсныг мэднэ шүү. Жинхэнэ монголчууд бөөнөр баярлсан. Бидний өвдөөс хараад бидний бүгдээр хараад баярлсан. Ийм л үйл явдал. Тийм учраас асемыг бол утаахгүй. Тэгж утаах гэж оролцсон тэр Хөрөлбаатар тэргүүнтэй улсуудтай бол маш нэхэл дагал хатуу байх болно. Өшөөлгүй байх болно гэдэг бүр зориуд хэл. За сайн байцгаана уу та бүхэнд. Энэ өдрийн амглан айлтгая. Би Монголын орчуудын хэвлэлийн гишүүн уран бүтээлч Шадраа гэж хүн байна. 2016 онд Асем Борсын түүхэн үйл явдалд зориулсан өршөөний уралдаан гадаад даргийн амнаас зарласан. Тэр уралдаанд би одоо өөрийнхөө эскизийг хийгээд тэгээд миний сонгон шалгуултанд орсон одоо загвар нь энэ байгаа анхны загвар. Тэгээд сүүлийн үед бол юу гэж хэлж гинэ вэхээр хятадын төмсөг хор тавдар гэж ярьдаг. Би тэр хятадын төмсөг mëсгийг мэдэхгүй. Тэр хор тавдар мэдэг би мэдэгч хүн. Би бол чөлөөт уран бүтээлч хүн. Жирийн Монгол улсын иргэн хүн. Би энэ Асемыг юу гэж бодсон бэ гэхээр ерөөсөө энэ их хуралдаа гэдэг бол Асемийн анхдагч юм байна гэдгийг би түүхээс би олж үзсэн. Тэгээд дорны философид юу гэж байдаг вэ гэхээр амьдралын бүх ертөнцийг харах үндэс нь бол модоор төлөөлүүлдэг. Модны үндэс бол ертөнцийг харах өөрийгөө төсөөлөн болгох тань мэдэх гэсэн бэлэгдэлтэй байдаг. Гэтэл өрний энэ шинжлэх ухааны нээлт ололтод болохоор одоо тэр сансар гаригаас дэлхийн өрх гэдгийг анх 1967 онд Германы Анрабиа гэдэг судалгаа гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ монголчууд дандаа зэр зэвсгээр энэ дэлхийн талыг эзэлсэн юм бишээ. Бидний энэ оюун санаа монгол хүний уурах тарих гэдэг бол ямар асар хүчтэй байсан бэ гэдгийг би энэ бүтээл дээр харуулах гэж зорьсон юм. Дэлхийн бодлогыг монгол гэрээс эзэн бог Чингис хаан түүний үрсэл тодорхойлсон гэдгийг би энэ бүтээл дээр харуулах гэж зорьсон юм аа. Тэрээс бол тэр хятадын төмсөн хүмүүсүүд биш. Уучлаарай. Уран бүтээлч хүний уран бүтээлийг ингэж байрч болохгүй.
чим ямар 1937 он байгаа шүү дээ. 21-р зуун шүү дээ. Одоо би та нарт харуулъя. Судалгаа гэж юу харуулсан юм дөө. Уран бүтээлч хүн бол тал талын судалгаа хийх ёстой. Тэр өрний философи, дорны философи, Монгол түүх уламжлал, ёс заншил, хүн төрөлхтний хөдөлгөөнүүдийг Монгол улсад байгаа гэдгийг дэлхийн эрдэмтэд нотолцсон шүү дээ. Одоо энэ хадны зураг, Монгол алтан хадны зураг. Энэ үг гэдэг за одоо та нар хаа. Энэ өөрөө тарих байхгүй. Энэ яаж төмсөг байх юм бэ? Миний ивэл судалгаанд хэлсэн. Одоо миний тэр Тэнгэрийн бүтээлээр 5 мод ороос ургаж гарч ирж байгаа байхгүй. Нөгөө Алангойгийн 5 хүүгийн домгийг би тэнд оруулсан. Монгол үндэстэн 21-р зуунд оюун ухаанаараа ухамсараараа авиас бэлгээрээ хой нэмэр оруулъя гэдэг санааг л эндэлж хийсэн байхгүй. Тэгээд Эзэнбог Чингис хаан ингэж хэлсэн байлээ. Их Монгол улсын төрийн бэлэгдэл бол мөнх хөх тэнгэрэ гэж хэлсэн. Тэр үгийг би яаж оруулах вэ гэдгийг би маш удаан бодсон. Маш их цаг хугацаа гаргасан. Тэгээд энэ хөшөө дотор нь гаднаас харахаас гадна дотор нь орно. Баримлчид одоо энэ хотын төвд байгаа янз бүрийн баримл дандаа гаднаас нь хардаг шүү дээ. Би энэ баримлыг дотор нь оруулсан байхгүй юу? Дотор нь оруулаад тэр Монгол гэр дотор байгаа юм шиг орон зайг үүсгээд тэр ханаар нь хадны зургийг оруулаад дээшээ харахад мөнх хөх тэнгэр харагдаж байгаа. Энэ Эзэнбог Чингис хааны захиасыг би энд оруулж өгсөн байхгүй юу? За баярлалаа. Та энэ хөшөөг яаж хэдэн үгээр үйлсээ бэ? За энэ бол юм байна. Уран бүтээлч хүн бол уран бүтээлийнхаа зардлаас гадна бүх нөгөө бусад зардлууд бүгднийг тооцоолно. Энэ уран бүтээлийг бол би 590 хэдэн саяар хийсэн. А сүүлд нь зардал нь дутсан учраас Асем цангаас зарим нэг зардлуудыг гаргасан. А тэр нүүлээ шилжүүлээд тэр инктавны хонх тэр хөшөөний суурь мөрийг бол нийслэлийн бол хийсэн байгаамаа. Тэгээ та бүхэнд баярлалаа. Энэ хугацаанд би хангалттай бас ингэж доромжлууллаа. Бас төсвөр төвчээр бас алдардаг юм байна. Монгол хүн өөрийнхөө сэтгэл зүрхийг урж агаад хийсэн ажлыг ингэж гутаагаа. Эцэст хэнийгээ гутаагаад байна. Зөвхөн ганц жишээ. Тийм ээ. Тэгэл одоо энэ нэг юм хорт хавдар мавдар гэдэг нэг юм зохиогоод чи уран бүтээлч хүний өөр фантаз. Одоо тэгээд уран бүтээлч хүний үнэ нь хэд байсан юм бэ гэж. Уран бүтээлч хүний үнэ бол тэр уран бүтээлээс урж хитчээч болно. Жишээ нь одоо Сальвадор Далигийн зураг 30 сая доллар. Яг уу тэгээд Материалын зардлаас хад. материалын зардлаас авах 30 сая. Материалын зардал нь $100. Уран бүтээлд ингэж хандаж болохгүй. Энэ хүн үнэхээр одоо монголчууд тэр эцэнт гүрэн монголчууд байсан. Асем бол монголчуудын гэдгийг л илэрхийлсэн. Яалаа гэж би энийг утаагаад байна. Тэр улс төрөө энэс холбоог явуулах хэрэгтэй шүү. За сайн байцгаана. Би хаавал дургийн засгийн ажиллаж байсан заав хийг байна. За тэгээд энэтэй холбоотой бас нэг мэдээлэл хийе. За хоёр юм явж байгаа шүү. Нэгдүгээрт бол 23 тэрбум төгрөг аваа шимшигт болсон гэдэг гүтгэж байгаа. За энэ бол одоо ингээд бид нар хойш ухаа байгууллагад өгөөд явж байгаа. Тэгээд яг бодиттой одоо ингээд 23 тэрбумын зөрчил нь юу юм бэ гэхээр улсад одоо бүртгүүлээгүй гэсэн зөрчил тавьсан байна. Гэтэл бүртгүүлээгүй гэдэг үндэслэл нь одоо энэ гэрэл чулуун бадрал бид гуравтай байгаа 23 тэрбум. 23 тэрбум. Тэгээ аваа шимжигдүүлсэн юм өгөхөр энэ ажлууд нь бол бүгдээр хийгдсэн байгаа. Тэгээд ажиллаа өгсөн хүмүүс чи яаж бүртгүүлэх юм? Асемын дээр хэд хоноод ажиллах гэсэн. Хэдгөө асемаас өмнө үс. Асемын одоо нээлттэй бид нар шинэ эрх баригчтай шилжүүлээд явлаа шүү. Тэгээд Тэгэхээр асемаас дараа нь яг ингээд ажиллаа өгч гэсэн хүмүүс яаж бүртгүүлэх вэ? Авсан хүмүүс нь бүртгүүлэх ёстой. За тэр талаар бол одоо Зөвхөн нийслэлийн өмчөд бүртгүүлээгүй 23 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил байна. Энийг бүртгүүлээгүй учраас тэгээд шамшигдуулсан мөнгө дээр нь 23 тэрбум тавьж ингэж болох уу? тэгээд тэр бол ингээд нэг гүтгэлийн шинж чанартай явж байгаа. Хоёрдугаарт бол одоо жишээлбэл өөр хүний нэр дээр миний зургийг тавьж байгаа. Энэ хот гэдэг хүний нэр дээр миний зургийг тавьж байгаа бас нэг хэдэн төгрөг шамшигдуулсан гэж тавьчихсан байна. За энэ гүтгэлийн асуудлыг бол угаасаа бид нар ингээд хуульшуулахаа байгууллагад өгөөд явнаа. Хоёрдугаарт бол аудиттай холбоотой асуудал. Аудитын байгууллага маш хариуцлагатай. Яг одоо жишээлбэл энэ 23 тэрбум төгрөгийг бүртгэх ёстой. Одоо тэр бичгэн дээр нүрт байгаа л да. Та бүхэн бичгийг харсан бол прокурорлоо явсан. Бүртгэх ёстой хүмүүс нь өөрчлөгдсөн. Тэр бүртгэхийн дараагийнх нь хүн дээр тэр одоо бичиг сайжиг нь гарах ёстой байтал одоо тэр хүн байх. Тэр хүний хуучин байсан хүмүүсээр нь гаргачихсан. Ийм л юм байна. Тэгэхээр энэ нэгдүгээрт бол тэр гүтгэлийн шинж чанартай юм байна. Хоёрдугаарт бол аудитын хариуцлагагүй асуудал байна. Тэгээ бид нар нэг бол холбогдох газруудад өгч чадварна гэсэн бодолтой байна. Баярлалаа. За.